Анагийн сүлд давтай морил. Хинч биш хүн. Америкийн сэтгэц зүйн шинжилгээний нийгэмлэгийн тооцоолсноор дэлхий дээр жил болгон хаанаас ирсэн үл мэдэгдэх хүмүүс хэдэн зуугаараа бий болдог. Ёс мэд тийм хүмүүс ой санамж алдсан, эсвэл хуурамч санамжтай байдаг. Тийм болохоор тэд шууд л сэтгцийн хаалттай эмнэлгийн өвчтөн болж хаанаас ч биш ирсэн хүнийг тэнд сэтгэц судлалын багаж зэмсгийн бай болгож энэ асуудлыг судлан сонирхогч хараат бус судлаачид сониуч сэтгүүлчдийн нүднээс хичээнгүйлэн нууж хаадаг юм. Өөрсдийнх нь эмнэлэгт тийм хүн байдаг гэдгийг эмчнэр эрс үгүйсэх нь олонтой гэдгийг тооцоолох юм бол энэ байдал 2 дахин хачиргалтай болдог юм. 19-р зууны хэр Бристол нутагт нэгэн охин бий болжээ. Тэрээр ноор хоховцостай майжиг шахаатайч бие тун ихэмсэг авч явж асуултанд дуртай дургүй хариулж өөрийгөө Ява арлын хааны гүнж Карабу бөгөөд дээрэмжид намайг хулгайлсан хэмээн мэдэгдэж байв. Алс хулын ангилд ягаад ирж гиснээ тэр санахгүй байсан бөгөөд энэ сэдвээр ярихаас ч дургуутсаж байлаа. Орон нутгийн цагдаагийнхан эмч нар аль эртнээс угаагаагүй бохиростэй хумсанд нь хэрс уусан гигийн дээдсийг элт дооглож тохуургаж байсан ч хааны ордонд эмч байсан гэсэн нэг үг охиныг дээдсийн нууц ёс сэлтийг сайн мэддэг, хаад ноёдын бие авч явах байдлыг андахгүй гэдгийг нь ашгүй тодруулж өгөв. Гүнжийн ээж гэнэт гарч ирж Девоноос ирсэн Мари Вилкок гэж охин хэмээн нотлон хэлээгүйсэн бол энэ түүх хэрхэн төгсөх байсан тодорхойгүй. Охин бүгдийг үгүйсгэн эсэргүүцэж байсан ч түүнийг төрсөн ихтэй нь уугуул хот руу нилгэлээ. Ердөө ганцхан хүн л энэ асуудлыг цэгцэлсэнгүй. Эмэгтэй янз байдал хааны ордны эмч байсан тэр хүний сэтгэлийг зовоосон тул тэрээр ял гавьяага өөртөө үүрэн Девон руу явжээ. Энэ хотод Мари Вилкок гэж охин хизээч амьдарч байгаагүйг талав таяа тавралсан биз. Хаанаас ирсэн тодорхойгүй хүмүүсийн асуудал 3 зэгээр эсвэл асуултын тэмдгээр өндөрлөдөг. Үүний нэгэн жишээг өгүүлье. 1918 онд өөрийгөө Ана Андерсон хэмээсэн охиныг Берлиний сувгийн уснаас аварчээ. Ана Германд хэрхэн ирснээс санахгүй гэр нь хаан байдгийг ч мэдэхгүй байв. Хэдэн сар өнгөрсөний дараа Ана гэнэтхэн Екатеринбург хотноо гэр бүлэрээ буудуулсан Оросын 2-р Николагийн охин гүнж Анастасия хэмээн хүмүүст өөрийгөө танилцуулж эхэллээ. Бүсгүй үнэхэрч гов зэгслэнтэй, ухаантай, боловсралтай, хэд хэдэн хэлээр ямар ч аялаггүй ярьдаг байсан агаад хөгжимдөж гайхамшигтай хатгамал хийж хааны гэр бүлийн амьдралын гайхамшигтай сонинд хачнаас тов тодорхой өгүүлнэ. Тэрээр Анастасиятай ер бусын адилхан байлаа. Гэвч өрсөлдөгч этгээдүүдд нь унасан хааны суудлыг эзэмдэхийн төлөө ямар ч арга хэрэгслэр хамаагүй тэмцэж байсан шуналт этгээдүүдэд нэгэн хүчтэй хөзөр байжээ. Учир нь хэрхэн буудуулалгүй илдэж Берлинд ирснээ Анастасия ойлгомжтой тайлбарлаж чадахгүй байлаа. Шүүх 50 гаруй жил энэ хэргийг авч үзсэн ч эцэслэн шийдэж чадаагүй. Хүлээн зөвшөөрөгдөөгүй агуугадагтай нас урахад шарилынхан шулуун дээр Ана Андерсны нэрийг Анастасиягийн төрсөн огноотой сэлэв. Тэгэхээр энэ булшинд хэн орсон вэ? 1828 онд мөнөх Германы Нюрнберг хотноо бүр онцгой мэд тохиолдол болов. Өөрийнхөө нэрийг Каспар Хаузер гэж бичиж чаддаг боловч ярьж огт чаддаггүй 17 настай нэгэн хөвгүн олдсон юм. Түүнийг адууны жүвчний буланд оргинуулав. Каспар ханахуй буланд хөлөөжийн хийг өлөрсөр өдөржин суун. Тэрээр ядманхан хоолны бараанаар аморж заримдаа өөрийнх нь хэлгүй байдлыг ойлгодог мэт санагдах мордтой наатан тоглоно. Хэсэг хугацааны дараа Каспар Хаузер Даумер эмчтэр өөрөө явж очсон юм. Эмч өөрийн найз өмгөөлөгч Фон Файербахын хамт хөвгүүний авьяасыг судалж хэл бичиг зааж зураг зурж сургав. Хаузерын өнгө будаг сайтай хийсэн зургууд юм үзэж нүд тайлсан мэрэгжлийн зураачдыг хүртэл шагшруулж байсан агаад тэр ярьж л сурсангүй. Түүний ярин тун бөлөх, үгнүүдэ хольж солино, ямар ч утгагүй бантан болгож орхино. Тэрээр ганц нэг үгтэй хариултаас нь түүнийг саяхан болтол тамалж ямар нэгэн нунтаг хүчээр уулгаж байсан тодорхой болов. Хаузер өөрийг нь харанхуй өрөөнд байлгаж ямар ч нүүр царайгүй аимшигтай харах хүн хоол авчирч өгдөг байсан тухай өгүүлв. Каспар өөрийн алуурчны царай төрхийг сайн тогтоосон бөгөөд хэрэгтэй бол амархан танина гэлээ. Хаанаас Нюрнбергт ирэвэ гэсэн асуултанд өөр гаргаас гэсэн гайхалтай хариу өгнө. Хаузерын олон үйлдэл судлаачдыг гайхшрууллаа. Жишээ нь Каспар хав харанхуйд гайхалтай харж магадгүй баримжаална. Нарны гэрлээс зүхтэж ямар ч шалтгаангүй дургуутсаж уйлж багахан жимэнээс айна.
бүтэн өдөржин юу ч идэхгүй уухгүй байснаа нэг суудал дээр учиргүй их хоол идэнэ. Доктор Даумер өмгөөлөгч фон Файер байхнаар хүүгүний байдлыг судалсан анхны тайлангаа бэлтгэж байтал эмгэнэлт явдал тохиолдов. Каспар луу хэнэгэн зэрлэгээр дайрч зоджээ. Улаан цуснд будагдан ухаангүй хэвтэж байгааг нь олсон гин. Азуулгад хаусар амьд гарсан ч гэсэн огт ярихаа болж хүн гэсэн ганцхан үгийг давтан хэлдэг болов. Каспар харьцангуй хурдан хэвэндээ орсон ч цаашид хөв хүнийх нь хувьд судлах ажил тэнхүү мохорцсон юм. Хэдэн жилийн дараа үдэш цэцэрлэг зугаалж авсан Каспар луу 2 дахь удаага дайрав. Хэд хутгалуулсан хаусар насварлаа. Түүнийг шашны зан үйлийн дагуу оршуулж цэцэрлэгт алуулсан газарт нь энд хэн нэгэн үл таних хүн өөр нэгэн үл таних хүнд алуулсан гэсэн бичигт хөшөө босгов. Энэ хөшөө одоо ч би бөгөөд хотын иргэд хачин залуугийн тухай жуулчдад дуртаяа ярьж өгдөг. 100 дэртэд бус ердөө 7 хоногийн өмнө болсон мэд ярьцгаадаг гин. Харин одоо цоо шин тохиолдлыг сонирхъя. 1980-ад оны эцсээр Комсомольскогийн сурвалжлагч Ярослав Голованов өөрийн эмнэлгийн ер бусын өвчтнүүдийн нэгний тухай Москвагийн сэтгэц зүйчийн өгсөн ярилцлагыг сониндоо нийтлэв. Тэр хүн хэн болох, хаанаас ирсэн нь эмч нарын хувьд онцгой байлаа. Сэтгцэн эмнэлэгт ой санамжаа бүрэн алдсан нэгэн эрэгтэй иржээ. Цагийн ихэнхийг 50 өнгөрөөдөгч сансарт хүн нисгүйээр тэрээр яг нисгчдийн дуу хоолойгоор нислэгийг удирдах төвтэй харьцаж буй мэд чанга ярина. Мэдээллийн хаалттай орчинд буй тэрээр сансарт хүн нисэх тухай яагаад ч олж мэдэхгүйсэн билээ. Тэрээр Юрий Гагарины нууц дуудлагыг яг хэлж чанд нууцалсан техникийн хэлийг гарамгаа мэдэж байсан хожим тодорхой болов. Гэтэл өвчтөн маань нэг удаа өрөөнд дундуур чавхтаж ховцос ус гизгээ зулгаан хашгирч ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүтээ улс төрийн төвчөөний гишүүдийг нэр овгоор нь дуудан тэнэг харамчийг нь гайхан харааж гарлаа. Тэр галд шатаж байна, үхэж байна хэмээн ордуу тавина. Сувлагч нар гүйлдэж ирсэн ч нэгэн төрөөдөжээ. Тэр хүн аимшигтай татвалцснаа нас барав. Маргааш өглөө зөвлөлт холбоот улс даяар гашуудал зарлалаа. Сансрын нисгч Камаров осолджээ. Дээр өгүүлсэн бүхэнд ганц л тайлбар хэлхийг зөвшөөрнө. Дэлхийн татах хүчний эсрэг урсгалууд байдаг бөгөөд үе манай гарагийн 3 хэмжээст орон зайг өөрчилж хүмүүсийг зэрэгцээ ертөнцийн орон зай цаг хугацаанд оруулдаг гэж би өмнө дурдсан. Ортодоксуудад миний хувилбар хийсвэр сэтгэмж мэт санагдахыг ойлгож байгаач дэлхийн татах хүчний эсрэг урсгалын тухай Ньютон, Циолковский, Эйнштейн нар өөрсдийн бүтээлдээ дурдж байсныг дахин нэг сануулмаар байна. Мюнхний хэрэглээний парапсихологийн хүрээлэн Бичил Яптон орон зай долгионы үндсэн дээр зохиомл зэрэгцээ ертөнцийг 1965 оноос хойш туршиж байгаа. Гэхдээ хамгийн гайхамшигт туршилтыг академич Ахатрин профессор Искаков нарын лабораторид явуулж байсан юм. Тэд дэлхийн татах хүчийг эсрэг хүч болгон хувиргагч ер бусын генератор бүтээсэн. Энэ бол гайхамшиг. Санхүүжилт байхгүй улмаас өнөөдөр эдгээр туршилтууд зогссонд харамсал илэрхийлгэл үлдгэшвтэй. Оюун санааны чанад. ертөнцийн төгсгөлийг угтан хэлэх нь таатай зүйл биш. Нэг хэсэг нь үнийг солиорол, зарим нь гаж буруу зүйл гэж нэрлэдэг. Гэхдээ апокалипсис хэр бэддэг сэтгэлийн хөөрөл үл идэх зангуугаар тайлах гэд үзэлтэй. Бид холоос гэлнэ. Орон зайн олон хэмжээсийн онол буюу зэрэгцээ ертөнц гэдэг зүйл ер бусын үзэгдлийг өөрөөр хэлбэл үл үзэгдэхүйг судлах чухал үүрэгтэй. Олон хэмжээст орон зайд хүн төрлөختөнтэй зэрэгцэн тоотомшгүй олон ертөнц биетүүд оршин буй. Тэд туйлын бие даасан тусгаар этгээдүүд. Тэдний заримд өндөр дээд уян байхгүй ч хүмүүсийн эс чадхыг өлхөн чадна. Тухайлбал мөнөх цасны хүн Лохнес нуурын этгээд амтан дэргүүтээ цөм зэрэгцээ ертөнц манай ертөнцөд чөлөөтэй нэвтрэн орж ирж дураараа аялдаг. Тийм болохоор л нэр хүнд дуртай амтан судлаач анчид тэднийг барьж чадахгүй л байгаа. Эдгээр нь манай 3 хэмжээст орон зайн хуульд зарагддаггүй. Хариг гаргийнхан өөр гаригууд дээр амьдардаггүй олон хэмжээст орон зайн биетүүд гэсэн хувилбарч бий. Тэд яагаад хүн төрлөختөн дээр зочилж ирээд байгаа юм бэ? Тэдний хөгжил хүн төрлөختний ухамсарын өсөлтөөс баггүй хамааралтай л хэргийн учир байгаа юм. Гэвч хүмүүс орчлонгийн бүх мэрэгэн хуулийг үл хэрэгсдэг юм. Тодорхойлохын тулд ийм нэгэн жишээ авъя. Тамирчид зэрэгцээ замаар бариулав гүйж байна. Хүн болгон өөрийн клуб, өөрийн спортын нэр хүндээ эрхэмлэн хичээж байтал хэн нэгэн зогсож
Сэтгэл зовсон шинжгүй нөгөө тийш 50 алхаж одвол нэр хүндтэй тэмцээн маань шог үзэгдэл инэдмийн жүжиг болж хорно үсттэй. Үүнтэй нэгэн адил хүн төрлөختөн өөртөө ариг тамхи, хар тамхи, эцэс төгсгөлгүй дайн хүчирхийлэл гихчлэн мөн дэлхийдээ одоо бол бүр сансарт хүртэл бодлогогүй хандсны урагшгаар бурхны хуулиас ангид байх боллоо. Зэрэгцээ ертөнцүүд дээд оюун ухаан зохирлын дүрм ёсоор бидэнд буюу хүмүүст тургуулийн арга хэмжээ авах ёстой. Энэ нь байгалийн эрс өөрчлөлт эсвэл урд нь хідэнтэй болж байсны нэгэн адил хүн төрлөختний бүрэн сүрэл. Алдарт Атлантидагийн сүрэл Библийн Ноагийн цаг үед галав юулсныг санахад хангалттай. Тиймэрхүү хэлбэрийн ээлжиж итгэлж байж болно. Талдыг харагч олон хүний нотолж байгаагаар зэрэгцээ соёл иргэншлүүд дэлхийн хүмүүст бурхан багшийн дүрээр өөрийн ээлж төлөөлөгч хэдэнтэй илгээсэн юм. Тэдгээр нь Пифагор, Иесус, Будда, Магомед гэх мэтлэн. Гэвч хүмүүс оюун ухааны дуу хоолойг үл анзааран өнөөдрийг хүртэл зохирлын энгийн бөгөөд мартаж булшгүй хөлөөдийг зөрчин нүүлгэлэнц дунд амьдарсаар л байгаа юм. 1929 онд сансрын соёл иргэншлийн нийгэмлэгийн тулгын шаардах бичгийг Елена Николай Рерих нараар дамжуулан хүн төрлөختөнд дамжуулсан юм. Энэ илгээлтэй техникчүүд их эндүү үзлээсээ татгалзахыг шургуу шаардсан агуулгатай байв. Рерих нар сансрын эвээгчид манай дэлхийд технократизм буюу оюун санааны мөхлөөс ангиж ирхад тун урт удаан хугацаа өгсөн гэж газрынхан мэдээлсэн. Хүмүүст 12 жилийн 5 давтамж буюу 60 жилийн хугацаа өгсөн гэнэ. Гэвч хүн төрлөختөн энэ нөхцөлийг үл тон энэ он жилүүдэд нүгэл үйлдсээр өөрийгөө устгах машина улам хүчрэг боловсонгүй болгосоор л байна. 1989 онд тулгын шаардах бичгийн хугацаа дуусав. Мөн онд Англид нэгэн удаа бүх телевизийн нэвтрүүлэг нэгэн зэрэг тасалдаж үзэгчид телевизийн бүх сувгаар яалтгүй газрын биш гаралтай хачин биетийг олж харжээ. Энэ амтэн дэлхийн хүмүүсээс сансрын эвэлийг зайлуулсан тухай. Энэ цаг үеэс эхлэн хүн төрлөختөн өөрийн учир замбраагүй байдлын үр шимийг гашуухан амсах тухай тайлбарлажээ. Энд дурдсан бүхэн зохиогчийн дэмэрэл биш. Энэ бол баримт бөгөөд 1989 онд Англи болсон үйл явдлыг Питерийн алдарт физикч, парапсихологч Анатолий Мартинов Хүмүүний бурханлаг 9 номонд дүрслэн бичсэн. Академич Лихачевч бас телевизийн ярилцлаганд энэ баримтыг цус дурдсан юм. Шинжлэх ухаан шашны албан ёсны төлөөлөгчид энэ үйл явдлыг улс төрчдийн буйнаар оновчтой дамжиглал хэмээн тайлбарлаад санаатай түгшүүр үүсгэснийхээ төлөө арга хэмжээ авна хэмээн айлгав. Нэгэн аимшигтай гэвч байгаагүйсэн бол бид ч ортодоксчуудтай санал нэгдэж болох байлаа. 1989 оноос хойш дэлхийд даяар осол сүрэл, дайн, алган хядлага, амиа хорлолт, бөөн бөөнөр нь хордуулалт, халдварлуулалт нэгэнт хийсэн. Мөн энэ үеэс хойш байгалийн гамшиг эрс идвэгчиж олон мянган хүний амьд хүрлээ. Үл итгэгчдийг өнөөдөр үдэш зурагтаа асаагаад үзгэж зөвлөмөр байна. Та шин золиос шин үхлийн талаар сэргийг мэдээг хүлээн авах болно. Энэ бүх гайгамшиг тун баг төрөлтийн дэвсгэр дээр өрнөж байна. Шинээр мэдлэгсдийн дунд хүнд хэцүү өвчтэй хүүхдийн тооч оролцсон. Энэ нь экологийн сүрэл эцэг эхийн эрүүл мэндэд дорой байгаагаар тайлбарлагддаг. Оросын академич Мессасалч нийгмийн зүтгэлтэн Федор Углов нэгэнтээ байж болшгүй зүйл боловч эмээ өвөө нь өөрсдийнхөө ач нараас хэдхэн эрүүл сарвал байна шүү дээ гэж халаглан тэмдэглэсэн байдаг юм. Та Ганагийн сувгийн контентыг үзлээ. Лайк, шеэр, сабскрайб хийгээ бидхий мартаарай.